За юуны төрөнд байр суурь зарчим болвол хуулийн өмнө бүгд л эрхтэгч байх хэрэгтэй. Тэрнээс биш хэн нэгэн хүний дургуй компаниуд олон нийтэд хулгайч мэт муухай болж харагдал. Хуулийн дагуу бас нэг үндснийхээ үйлдвэрийг босгоч, ажлын байр бий болгоч, татрын бааз сүрээд хэлий, улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулъя гэсэн шударгаар хуулийн дагуу хөдөлмөрлөж байгаа улсуудаа баалал. Тэгсэн нөгөө талдаа болохоор одоо хамгийн булхаатай хууль ус хулгай заллин мэхлэх арга замаар одоо гүлэг төөрүүлж байгаа мэт заллил өөр хийсэн асуудлууд бас байгаад байна шүү дээ. Тэгэхээр хуулийн дагуу тэгшил бай. Жишээлбэл за нэгд асуусан би одоо хэлье. За оюутны засгийн газрыг төлөөж хэрэг эрхлэхийн сайд уучрал сүүлийн 2-3 өдрүүдэд төгрөг нуур түүний эзэмшил бүхий эзэн Алтмаагийн Батболготой холбоотой хэд хэдэн мэдээллүүд хийсэн. Тэгээ урд нь энийг бас хальт сонсч ирсэн ч төдийлөн бас нэг ихтгэл төрж байгаагүй. Янз бүрийн улс төрийн зорилгоор хин нэг үүнийг нэг харлуулдаг, гүтгдэг, доромжилдог ийм асуудлууд байдаг. Нэг нүгөө хэлэхэд яг бодит байдал юу болсон болоо гэд тодорхой хэмжээнд бас ухад хөнгөж үлдсэн. Яа харахгүй төгрөг нуур тэр 3 тэрбум тонн хүрн үрсний нөөцтэй стратегийн орд газрын томьёолод 2007 оны 2 сарын 6-нд орсон компани эзэмшил тэр нөхөр төр байсан юм байлаа. Тэгээд 250 сая доллараар зарцсан гэдэг ийм мэдээлэлүүд явж байгаа. Тэгэхээр энэ дэр ингээд дүгнэхэд за зарж болно хуулийн дагуу. Тэгвэл татвар төлсөн үү? Татвараас зайлсхийх бол маш ноцтой эрүүгийн гэмт хэрэг. Дээрээс нь мөнгө угаасан байж болзошгүй маш ноцтой эрүүгийн гэмт хэргийн шийдтэй үйлдэлүүд харагдчихлаа. Дээрээс нь үндэслэлгүйгээр хөрөнгөцсөн. За ингээд нэг офшор бүсгэл те. Маш олон одоо асуудлууд тэнд харагдчихлаа те. Бүгд эрүүгийн шинж чанартай. Тэгээ хамгийн гол тэр ингээд одоо гадагшаа займчуулж холдуулдаг нь одоо хятадын Минг шинэ үлээ тэр компанид 250 сая доллараар зарцсан гэдэг асуудал угаасаа нотлох өрөвдөн байлаа шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр тийм юу гэхээр их хурлаас гарсан тогтоол засгийн газартайгаа хилцээр хийх асуудал маш тодорхой тусгагдсан байсан. Бусад компаниуд нь бүгдээр хилцээр хийгээд явсан. Гагцгүй тэр компани хилцээр хийгээгүй. Тэгээ мэдээлэлд ойрхон байдлаа өөртөө давуу байдал бий болгосон гэж бас мөн одоо эрүүгийн хууль заасан гэмт хэргийн шин чанар бас харагдчихл байлаа тэрэн дээр. Тэгээ энийг одоо хууль нэг хүний царай харддаг нэг муухай тогтолцоо Монголд бий болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг байдал маань нэг зогсоод хуулийн өмнө бүгдээрээ эрх тэгш байдалтай үүрэг хариуцлага хүлээх бол хүлээгээд явах ийм зарчмын байр суурийг л би цаашдаа хадгална. Тэрнээс биш би ямарваа нэгэн байдлаар одоо манай хамаарал бүхий компанид стратегийн орд газар байдаг гэдэг утгаараа тэрийг нэг юм хаацаалгасан энийг нэг одоо сэдвийг өөрчлөсөн ийм санаа зорилгоор энэ байр суурийг илэрхийлэв. Гагцхүү хуулийн өмнө бүгдээрээ эрхтэгч бай гэдэг л зарчим. Тэгээ энийг ер нь энэ нэг ийм уламжлал болчиход байна шүү дээ. Яг ингээл хуулийн хэрэгжилтийг эрхтэгч хангая. Одоо бүгдээрээ нэг шудраг байя гэдэг нэг юм зарчмын асуудал хөндөхөр эрх ашиг нь хөндөгцсөн нөхөр тачаадал тэгэл одоо хэвлэлээр тэгэл элдв троллуудаараа янз бүрийн байдлаар нэг нийгмийг одоо үзэн ядуулах тэр давлгааг үүсгээл муухай харагдуулдаг нэг улиг болсон жишг байгаа шүү дээ. Тэгээ харамсалтай тэнд бас автдаг хүмүүс бас өнөөдөр хүртэл байгаа дээ. Тэрхвш одоо тоон багасч л байгаа байлгүй. Тэгэл хамгийн дөрөнд хужаа болгоол цолдог, дараа нь хулгайч болгоол цолдог. За янз бүрийн байдлаар хувь хувьсгалын асуудал руу өнгөж ороод юу л одоо тэр хүнд зохистой наалдаж болох муу нэр байж болох уу? Үнэн удлаа нь үл харгалзаал хамгийн муухай харагдуулдаг. Тэгээ би маш олон асуудал төр өөрөө энэ зам мөрөөр явж л байсан. Тэгэхээр би зөв юм дээр бол хамгаалах хэрэгтэй гэж бодож байна. Би оюутны засгийн газартаа зарим зүйл дээр
огт санаа нийлдэггүй. Жишээлбэл энэ авилгатай тэмцэх газрын дараагаар Даштаваг улираа оруулж ирж байна. Энийг бол би маш буруу гэж үзэж байгаа. Санал хураалтанд би эсрэг байна, саяж би дэмжихгүй гэдэг байр суурь маш тодорхой асуултаараа илэрхийлжлээ. Улс орны шинж чанартай ялангуяа эдийн засгийн аюулгүй гадаад бодлоготой холбоотой чухал асуудлууд тэр дэмжээл явсан. Жишээлбэл урааны асуудал. Энэ шиг чухал асуудал алга. Одоо ингэж хэллээ гэл одоо намайг бас нэг учрлаг ураанчин болгож байгаа баг намайг болгоо явсан. Би өөр ажлын хэсэгт байсан шүү дээ. Учрлал хэлж байгаа үг төр таалагдахгүйг бас надад байдаг. Гэхдээ үнэхээр бас улс оронд хэрэгтэй энэ асуудлуудыг үнэхээр дэмжих нь бидний үүрэг шүү дээ. Нэг намын хариалал байна уу, үзэл баримтал өөр байна уу? Тэр үл харгалзаад зөвтэй зүйл дээр нь дэмжиж, буруу зүйл дээр нь нүд хурц байгаад явах нь чухал шүү дээ. Би ийм л зарчмыг баримталдаг. За байж наад хоёр асуулт яг дав. Гэхдээ одоо тэрийг одоо зөндөөл хэллээ шүү дээ. Сүүл таад ч ингээд хэлцээр доорыг л бичгээ өгсөн шүү дээ. Тэрийг мэдж байгаа үст дээ. Таад одоо надаас иймэрхүү юм шууд асууж. Тэгэхгүй бол ингээд нэг тойруулах юм. За. За тэрэн дээр за их чухал асуулт хөндлөө. За одоо заах тэр Батцамдангийн үгийг хоёр байдлаар ойлгож болно. Гэхдээ энэ бол маш том асуултын тэмдэг үүсгэж байгаа. Батцамдангийн сонгон хэрэглэж байгаа тэр үг хэллэг аашаар шин тэр хүмүүсийг гүтгэж доромжилж байгаа хулгайч мэт олон нийтэд харагдуулж нэр хүндийг унгааж байгаа энэ байдал засгийн газрын байр суурийн илэрхийлэл Батцамдангийн үгээр гарв уу? Эсвэл тухайн нэг золбоо устөрчтэй яг үндэ тэр хүний үг үү? Энийг бас ялгаж салах хэрэгтэй байна. Өөрөөс нь би асуумаар санагддаг. Тэгэл нэг золборол ингээл янз бүрийн ачаач үг хэлэл явж идэг нөхөр шүү дээ. Хэрвээ үнэхээр энэ дэр бас том асуултын тэмдэг гэдэг байгаа нь юу гэхээр энэ чинь засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч байхгүй. Засгийн газрыг бүрэн эрхээрээ төлөөлнө л гэсэн үг шүү дээ. Тэрнээс биш нэг гудамжны устөрч байсан бол одоо тэгэл нохоо хуцчлаа гэдэг шүү дээ. Эргэж хараад тэр болгонтой зуралдаад байдгүй л үсттэй. За энэ асуудлыг бол би засгийн газраас асууна гэж бодож байна. Хоёр тийм үг гэхээр түрүүн бас энд ухаан уддаг гэдээ ярьж байна. За ямар тач надад байгаа олон нийт гарсан мэдээлэлээр үзэхэд тухайн компани үйлдвэрлэл явуулах гэж за ямар тач Хонконгийн хөрөнгөний бирж дээр үлээ мөнгө төгрөг босгоод өнөөдөр бас нэг томоохон татвар төлөгчдийн нэг хэдэн мянган ажлын байр бий болгочихсон эмэл компани, үндэсний компани. Энэ нөхдүүд дээр одоо саяны өнгөрсөн хэсэг хугацаанд бүхий талаараа нэг юм хулгайч, луурчин, заллин мэтлэн гэдэг дайрч. Энэ дэр бол би огт санал нийлэхгүй баг. Тэгэл хууль зүйн сайд нь ажлын хэсэг гаргаад ажиллаа. Одоо энэ төгрөг нуурдаар манай энэ алтан гэрэл сайд ажиллах хэрэгтэй байхгүй. Тэр ухаан удаг битгий хэл маш ноцтой асуудлууд төр энэ дэр харагдаад байна шүү дээ. Би хэллээ. Татвараас зайс хэл. Одоо ийм л шинж тэмдгүүд надад анзаарагдаад байгаа байхгүй. Би чинь бас тодорхой хэмжээнд гүйцэтгэх ажлаар ажиллаж исэн. Мөнгө угаах, татвараас зайс гэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих. За нөгөө баахан офшор бүстэй холбоотой. Засгийн газартай хэлцээр ихэхээс займчин зугатах гэл. Гэхдээ огтын асуудал хөндөгдөг баг. Урд нь бол нэг хэдэн жилийн өмнө сонсогч ирсэн. Тэгээ сонгуулийн өмнө гарч ирдэг. Сонгуулийн өмнө янз бүрийн үнэн удлаанд мэддэггүй сэдвүүд гарч ирээд байдаг. Тэгээ сая яа харахгүй хоёр эдийн засгийн газар ийм байр суурь илэрхийлээд тэр үгийн учрал дамжуулаад хэлэхээр би бодлоо үзлээ. Үнэн л юм байна шүү дээ. Тэр Мигшин гэж компани 250 сая доллараар зарцсан юм шүү дээ. Тэгвэл энэ татвар тухайн үеийн татрын тухай хуулиар төлөгдсөн үү? Одоо бас нэг ийм баймаар байна. Би ялангуяа нэг шинэ гишүүдтэй бас нэг хандаж хэлмээр санагдаад. Ингээд нэг ийм дотроо эмээлттэй. Ингэчих бол тэгчих бол гэдэг нэг тийм айцтай. Энэ нэг айцнаас гармаар. Үнэхээр баг ард түмэн бол баг ард түмэн шиг хуулийг эрхэмлээд өргөсөн дагагтай үнэж нэг зарчмын асуудал төр нэг зориг орооч л гэж би хэлмээр. Арайд энэ дүү нэг юм хүлцэнгүй үхээцэл байгаад байна л да. Гүн чин угаасаа үндсэн хуулиараач тэр ашигт малтамлын хуулиараач тэр хоёр нөхцөлтөө байдлаас хамаарч 34 болон 50% хүртэл эзэмших. Тэгээд тэр хуулийнхаа дагуу
энэ хилцээрээгээд яавал Монголын эдийн засагт үр өгөөжтэй байх вэ? Яавал тэр тухайн компани өдийн хүртэл одоо чадсан ядаа нэг тодорхой хэмжээний суур тавьчаад байна. Энийг нэг байхгүй болгочихгүй хүн шиг өөрөө өөрсдийнх нь нуухыг авах гэж байгаа нүдэн соголдохгүй хүн шиг явах уу? Нэг ийм л юм байгаасаа л гэж би хүсэж байна. Аль аль талдаа л хуулийнхаа хэрэгжилтийг ягшил хангах хэрэгтэй байна. Эдийн засгаа бодох хэрэгтэй байна. Үндэсний компаниудаа дэмжих хэрэгтэй байна. Дээрээс нэг зүйлийг бас энэ дашинд хэлчихэд би одоо удаа дараа л хэлдэг. Гадны хөрөнгө оруулагч гадныхан гэхээр л нэг бүгдээрээ нэг өвдгөн сулраал хамаг юм барьд тавьжгүй гэж сулраад байдаг. Дотоодынхантай болохоор маш дээрэнгүй ханддаг. Энэ нэг ялгууртай байдлыг одоо орхичооч. Жишээлбэл хөрөнгө оруулалтын тухай хууль удахгүй орж ирнэ. Тэр нь хуучнараа гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль томьёолд орж ирэх гэдэг. Би энэ дэр эсрэг байр суурьтай байна. Гэхдээ яагаад гадаадынхан дотоодынхан гэж хоёр хувааж англиад байдаг. Гэхдээ энэ нэг дотоодынхан чи хайц. Эцсийн дүндээ ямар ч хүнд муу үед өөрхийн эдийн үндэсний компаниуд чинь байж л байна. Аяа явчихгүй. Гадныхан болвол тэгэл хүний сэтгэлээр ханддаг шүү дээ. Тэгэхээр нэг юм гадаадын дотоодын гэж юм ялгууртай байдлыг орхимоор байна. Тэг хөрөнгө оруулалтын тухай хуулийг засгийн газар оруулж ирнэ гэж мэдэгдчихилээ. Тэг энэ дэр нэг эрх тэгшил баймаар байна шүү дээ. Гадныхан дандаа нэг татврын давуу талуудыг эдэлж идэг. Дотоодынхонтой болохоор татврын бөөн дарамт учруулж идэг. Бүгдийг дампууруулах тийм зохион байгуулалттай бөөн зөвшөөрлүүд, бөөн татврууд байгаад идэг. Тэгэхээр ийм нэг ялгууртай байдлыг одоо орхих цаг нь босон л гэж би хэлмээр. 22 оны 12 сарын 13-нд номер 1-ээр тэр Халтмаагийн Баттуулгыг зарлаа үстэй нүүрсний булгаач гэдэг. Энэ чинь хариуцлагатай, авилгалтай тэмцэх газар өөрөө зарласан шүү дээ. Тэгээ өнөөдөр ингээд үндсэндээ энэ чинь 3 жил өнгөрч чинь юу юм бэ? Мэдээж чинь зарлах шалтгаан гэдэг чинь үнд суур байсан гэсэн үг шүү дээ. Тэр гудамжны улс төрийн үг биш шүү дээ. Хариуцлагатай байгууллага зарлаа байх шүү дээ. Энийг асуусан. Тэгээд тодорхой хариулт авч чадаагүй. Одоо энэ төгрөг нуурын асуудал төр шалахгүй гэсэн хэвлэлээр явж байгаа мэдээлэлтэй байна. Ийм арчааг өгж бас болохгүй байхгүй. Мань мэтээсээ 7 дэр өгж болохгүй шүү дээ. Өөрөөсөө санаачлагаараа хэрэг үүсгэж шалах хэрэгтэй байхгүй. Би одоо авилгатай тэмцэх газрын дарга байсан бол даруй шалгана юм. Ер нь хэвлэлээр гарч илдэв асуудал болохоос өмнө энийг шалгаад тогтооцсон л байна. Болцсон үү? Магийн зэрэг одоо яг ямар шиг нэ жанхаархан шалгаа үүсгэж. Гэхдээ энэ засгийн газар чинь бүх энэ 39 стратеги орд газар бүхэлд нь оруулж ирнэ гэдэг бид нар аль дээр нодлон бичгээ өгсөн шүү дээ. Тэ?